Дархлааны систем гэдэг нь бидний биеийг янз бүрийн вирус, хортой гадны биетээс хамгаалдаг нарийн бүтэцтэй хамгаалалтын механизм юм. Хамгийн сонирхолтой нь хүний биед нэг их 80 дархлааны эс байдаг. Судалгаагаар хүний дархлааны эсийн 70-80% нь хотоод нь байдгийг судалж илрүүлсэн. Тэгвэл дархлааны системээ тэнцвэртэй байлгахын тулд бид юу хийх ёстой вэ гэж юу? Витамин С, Д, цайр зэрэг зарим амин дэм дархлааны үйл ажиллагаанд зайлшгүй чухал үүргийг гүйцэтгэдэг. Монголчуудын дунд витамин Д, С, цайрын дутагдал түгээмэл байдаг. Судалгаагаар С витамин нь ханиадны үргэлжлэх хугацааг насан туршид 8%-аар, хүүхдэд 14%-аар багасгадаг болохыг тогтоожээ. Түүнчлэн Д витамины дутагдaltaй хүмүүс том уу амлалын замын халдвар авах эрсдэл нь илүү өндөр байдаг. Мөн цайрыг ханиадны шинж тэмдэг илэрсэн эхний 24 цагт шууд хэрэглэвэл ханиадны үргэлжлэх хугацааг 33% хүртэл багасгадаг болох нь клиникийн туршилтаар батлагдсан. Тиймээс хүйтний эрч чанга гарч ханиад томооны уйлал эхэлж байгаа энэ үед бидний дархлаа сайн байвал өвлийн уйлалд хөвчл багасч, эдгэрэх хугацаа богиносч, биеийн эрч хүч, эрүүл мэндийг дэмждэг. Үүний тулд эрүүл хооллолт, витамин Д, С, цайр, дасгал хөдөлгөөн, амралт зэрэг олон хүчин зүйлсийг нэг дор хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй. Дархлаа бол бидний хамгийн том бомбей юм шүү.